Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Хүүхдүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн манай хичээл бол өнгөрсөн удаа үзсэн хичээлийг үргэлжлүүлээд үйл үгийн нөхцөлийн ангилал гэсэн хичээлийг орох байгаа. За үйл үгийн нөхцөлийн ангилал дотроо бид холбох нөхцөл үзэж байгаа. Холбох нөхцөлийн тодтон холбох нөхцөлийг өнгөрсөн 2 удаагийн хичээлээр орсон бол өнөөдөр нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг орох нэ бүгдээрээ. За үйл үгийн нөхцөлийг маань холбох нөхцөл, төгсгөх нөхцөл гэж ерөнхийд нь хоёр ангилаад холбох нөхцлөө тодтхон холбох нөхцөл энийг бол өнгөрсөн удаагийн хоёр хичээлээр үүсгэсэн байгаа. Нөхцөлдүүлэн холбох нөхцөл төгсгөх нөхцлөө цагаар төгсгөх нөхцөл, биеэр төгсгөх нөхцөл гэж ангилдаг байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг таних үйл үгийн үндсэнд зөв залган бичих нэгдүгээр хичээл байна. Зэрэгцүүлэн холбох нөхцөл нь нөхцөлдүүлэн холбох нөхцөл нь ерөнхийдөө дотроо зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох гэсэн хоёр нөхцөлтэй хоёр нөхцөлтэй байгаа. Түүний нэгдүгээр бүлэгт хамаарах нөхцөл нь бол Ж, Ч, Н, ад, эд, од, өд буюу адын дөрөв, мөн сарын дөрөв гэсэн хэлбэртэй дөрвөн янзаар тохиолдог. Үүнийг бол бид 6-7 дугаар ангийнхаа монгол хэлний хичээлээр үзсэн байгаа. За ЖЧ гэсэн нөхцөлийг монгол үгчигт жоо, чоо гэж бичнэ. Тэгээд жоо гэсэн хэлбэрийг хатууд, зөөлөн гэсэн дүрмийн дагуу зөөлөн дэвсгэртэй үг болоод их шиг төгсгөлтэй үгэнд чоо гэсэн дааврыг хатууд дэвсгэрээр төгссөн үгэнд залгаж бичнэ. Залгаж бичихтэй эс хойлгогч өнгөрсөн хичээлээр үзсэн эс хойлгогч нөхцөл учраас ямар нэгэн байдлаар их шиг жирэглэхгүй шууд залгаж бичдэг. Харин Н ад буюу гад гээд сар буюу x-аар x-гээр гэсэн нөхцлүүдийг бол хойлгогч нөхцөл гэж үзээд тухайн үгэнд залгахдаа иххээр төгсөн байвал шууд, гівүүлчээр төгсөн байвал их шиг жиргэлж залгаж бичих нэ. За хүүхдүүд маань үүнийг хараад дэвтэртээ тэмдэглээд аваарай. За дасгал ажил. Одоо бүгдээрээ дасгал ажил ажиллаж үзье. Үгсийг ажиглаад зэрэгцүүлэн холбох нөхцлөөр хувилгаарай гэж байна. За хамтдаа уншия. Эхний бүлэгт байгаа үгс нь мэд. Мэд буюу сүүлээгээр төгсөж байна. Бод. Бод буюу сүүл үгийн адагт орох өсөг байна. Яр мөн адилхан и өсөг. Эхний 3 үг маань ямар төгсгөлтэй байгааг сайн ажиглаарай. За дараагийн 3 үгийг хамтдаа уншия. Бэлд буюу бэлдэх гэдэг үг тийм ээ. Дэвсгэр дэвсгэр төгсөж байна. Сур буюу мөн адилхан дэвсгэр эр үсгэр төгсөж байна тийм ээ. За дараагийнх нь хөдөл буюу дэвсгэр эл үсгэр төгсөж байгаа. За тэгвэл мэд, бод, яр, бэлд, сур, хөдөл гэсэн үгсийг зэрэгцүүлэн холбох нөхцлөөр хувилгаарай гэж байна. За зэрэгцүүлэн холбох нөхцөл бид түрүү дэвтэртээ тэмдэглэж авсан Ж, Ч, Н, ад, сар гэсэн нөхцлүүд байгаа. За түүгээр хувилгаж бичье. Эхний 3 үгийг хувилгаад бичье. Ихшгээр төгссөн үгэнд яаж бичих үү гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. За хувилгаад бичсэн бол багштайгаа хамт
тааруулъя. Мэдэж, мэдэн, мэдээд, мэдсээр. Бодож, бодон, бодоод, бодсоор. Ярьж, ярин, яриад, ярьсаар гэж бичсэн бол зөв ойлгож бичсэн байна. За одоо тэгвэл бүгдээрээ гүйгүүлэгч төгсгөлтэй үгсийг хамтдаа ойлгоцгаая. Гүйгүүлэгч төгсгөлтэй үгс маань бэлд, сур, хөдөл. Бэлд, сур, хөдөл. Дэвсгэрэлж байгаа үсгийг анзаараад нөхцлөө залах байгаа тийм ээ. За бүгдээрээ хийд дууссан бол багштайгаа хамт тааруулцгаая. За бэлдэж, за энд бол жийг уншиж байгаа ч гэсэн чуу давар маань харагдаж байна тийм ээ. Чуу давар маань бэлдэн, бэлдээд, бэлдсээр. Холбох ёсны дүрмийн дагуу их шиг жиргэлж орж байгаа учраас дэвсгэр дээ маань уурган дээ болж бичигдсэн байна тийм ээ. Мөн тэнд чуу хоёрын алийг бичих вэ гэдгийг бас сайн анхаарах хэрэгтэй. За дараагийн үг бол сурч, суран, сураад, сурсаар. Бэлд, сур хоёрын ард залгсан чуу бүтээгээр адилхан байна. За энэ бол хатуу дэвсгэр байгаа гэлтгэж байгаа тийм ээ. За харин хөтөл гэвэл жүү бичсэн байна. Зөөлөн дэвсгэр байгаа учраас хөтлөн, хөтлөөд, хөтөлсөөр гэсэн үгсийг ингэж ойлгосон байх нэ. За хараад тааруулаад зөв байгаа эсхийг шалгаад аваарай. За дараагийн дасгал Монголын орчин үеийн уран зохиолч Дашдаржийн Нацагдоржийн хуучин хөвгөлгийн эхлэл хэсгийг багш нар сонгож авсан байгаа. Бүгдээрээ энэ хэсгийг хамтдаа уншаад хамтдаа унших явцдаа нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн зэрэгцүүлэн холбох нөхцөлтэй үгсийг нь тэмдэглэж авах юм байна. За түүнийг мөн дараа нь ялгах байгаа. За эхний ээлжинд бүгдээрээ уншиж явах явцдаа тэмдэглээд авна. За багш нэг тогтоохон унших учраас дагаад хамтдаа хараад яваарай. За хуучин хүү өгүүлгийн хэсгээс хөдөөгийн байдал шалдар болдар цагийн уйлрал ороо босоо элэстэй шанд буттай цайдмыг дагаж хаяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай цагаан унаар тунана. Зуны лүгхийн халуун эсхий гэрийг шарж малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн бас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодгон нь давхина. Хөлд орхоос аваад үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж нэг худгийг эргэн тойрон нутгалсаар энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрүүл айлгүй гэж бодож Тэнгэрийн хаяанаас цааш
газаргүй гэж сэтгсээр түмэн хэрэгээс хоцорч дэлхийн боловсрлоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч үдэш тэнгэрт мөргсөөр нэг насыг барна. За энэ бол хуучин өгүүллийн эхлэл хэсэг байгаа тийм ээ. Эхлэл хэсгийг сайтар уншаад бид ямар үгнээс хайх ёстой вэ гэдгээ бас ерөнхийд нь мэдэж байгаа тийм ээ. Энэ үйл үгийн хувиллын тухай ярьж байгаа учраас бид үйл үгээр тогтож сайхан анхаарад харчих хэрэгтэй. Дэлгэцэн дээр харагдаж байгаа хэсгээс нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн зэрэгцүүлэн холбох нөхцөлтэй үгсийг тэмдэглэж авах юм аа. За тэмдэглээд авчихсан бол одоо бүгдээрээ мөн адилхан багштайгаа тааруулж харцгаая. За хамгийн эхний хэсэгт байгаа өгүүлбэрт дагаж дараагийн хэсгээс эсхий гэрийг нар шарах гэдэг үгийн шарж, тугал оодгонон гэдгийн оодгонон, хөлд орхоос аваад гэдэг дээр аваад, нэгэн голыг өгсөн уруудан нүүж гэсэн гурав маань гуруулаа байна тийм ээ. Нэг худгийг эргэн тойрон нутгалсаар бас маяг харагдаж байна. Энэхүү ертөнцийг эцэлнэ. За дараагийн хэсэгдэр хоймор сууж гэдэг үгдээр зэрэгцэх утгаар орсон байна. Гаднаас ирж гэдэг дээр бас мөн байна. Сонссоор гэдэг дээр бүхэн адилхан соор гэсэн даваагж байна. Бодож сэтгсээр хоцорч мөргсөөр гэсэн үгсийг бид олж авсан бол зөв үгсийг олж авсан байх нэ. Зэрэгцүүлэн холбох үг гэдэг маань тухайн үйл явдал нэгэн цагт зэрэг болж байгаа болоод бие биенээсээ хамааралтай болж байгаа гэдгийг илтгэх байдлаар үйл үгэн залгагддаг гэдгийг нэхэн санахад бас илүүдэхгүй зэ. За бүгдээрээ энэ олж авсан төгөл үгсээ одоо үндэсний бичиг рүү хөрвүүлцгээе. Дагаж, шарж, оодгонон, аваад, өгсөн, уруудан, нүүж, эргэн, тойрон, нутгалсаар, сууж, ирж, сонссоор, бодож, сэтгсээр, хоцорч, мөргсөөр гэсэн үгсийг үндэсний бичигт хөрвүүлж бичицгээе. За бүхэдээ гэртээ толиучийг ашиглаж болно. Телевизээр гарч байгаа учраас маш хурдан өөрөө бас бичиж болно. За дээд мөрөнд байх үгсийг бичиж дууссан гэж үзээд хамтдаа тааруулцгаая. Багштайгаа зэрэг тааруулаад яваарай. За дагаж хөвгийг дагаажоо. Ширажоо. Агадун абогад. За энэ өгсөн гэдэг үг бол авж өгөхийн үг биш. Өгсөж уруудахын өгсөх гэдэг үйл үг байгаа гэдгийг бас харах хэрэгтэй тийм ээ. Тэгэлгүй цагт нэрийн дагавар буюу сангийн дөрвөн зэрэгээр хувилсан байна гэж андуурч болохгүй бид. Уруудан, уруугуудан, нүүж, нэгүжүү. Эргэн, эргэн,
тогуурин. За дараагийн мөрөнд байгаа үгсийг үндснээ өчгт хөрвүүлээрэй. За мөн дараагийн мөрөнд байгаа үгсийг хамтдаа тааруулцгаая. Нутгалсаар сууж ирж сонссоор модож сэтгсээр хоцорч мөргсөөр. За гэж бичсэн бол бид сая үндэсний бичгтээ зөв хөрвүүлж бичсэн байх нэ. За одоо бүгдээрээ энэ хөрвүүлж бичсэн үгсээ холбох гişгийн дүрмтэй үгсийг нь ялган тэмдэглэнэ. За ингэхдээ бид яг сая энэ хөрвүүлсэн үгсээс холбох гişгийн дүрмтэй үгс байгааг нь дэвтэр дээрээ харандаагаар жохон тэмдэглэгээ хийхэд л болно. За уншаад хамтаа ажиглаад холбох гişгийн дүрм буюу их шиг жиргэлж үчигдсэн үгсийг олж тэмдэглэх нэ. За болсон бол бүгдээрээ хамтдаа багштайгаа нэлээд тулгаж үзцгээе. Бид зөв тэмдэглэж үү, буруу тэмдэглэж үү гэдгийг тийм ээ. За багш нь самбар дээр бол тухайн үгэнд залгагдах зэрэгцхийн нөхцлүүдийг ногоон өнгөөр тэмдэглэсэн байгаа. Жо, эн, гад, эн, жо, эн гэх мэтээр. Харин холбох гişгийн дүрмээр буюу гэдэс жиргэлж байгаа үгсийг улаан өнгөөр тэмдэглэсэн байгаа. Доотлын ягнины хамгийн ихэнд байгаа ла буюу бол холбох гişгийн дүрмэнд хамаарлаггүйгээр нутаг гэсэн нэр үгээс нутаг ла гэсэн үйл үг үүсэж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Энэ бидний өнөөдрийн үзэж байгаа нөхцөл маань нэр үгэнд шууд залгагдахгүй. Нэр үг байвал үйл үг болж үйл үндэс болж хуурсны дараагаар залгаж болно. Тийм учраас энэ нутаг гэсэн нэр үг нутаг л гэсэн үйл үг болж үйл үндэс үүссэний дараагаар эксагаар буюу сарын зэрэгцэх дагаврыг залгаж нутгалсаар гэсэн үг үүссэн байх нэ. За үүнийг бол багш нь мөн адилхан холбох гişгийн дүрмтэй адилхан улаанаар тэмдэглэсэн байгаа нь бол анхаараарай гэсэн тохиог өгж байгаа юм шүү. За ингээд гэрийн даалгаварт сурах хүчгийн 97 дугаар тал дээр байгаа дасгал 5 дээр байрлах эхийг уншаад 7 дугаар дасгалд мөн адилхан 7 дугаар дасгал дээр байгаа сар, сэр, сор, сөр гэсэн дагаврыг зөв залгаж бичгээд x-аар x-ээр гэснийг хэрхэн бичих вэ гэсэн даалгавар байгаа. Үүнийг анхааралтай хийж гүйцэтгээрэй. Дараагийн хичээл хүртэл баяртай өгтөдөө.